За юу яцхан мэнхэн галзуу кино сувагтан тав тамирлоо. За борон постор та нартан энэ сард дахиад 2 хамтлагаа тайлбар орно гэж хэлсэн баха. Тэрнийхээ нэгийг одоо ингэж ярьж өгөх гэж байна. Ямар кино гэхээр 2016 онд гарч байсан Сигнал гэх энэ галзуу цуврал байна. За тэгээд дахиад хэлье. Энэ бол амталгаа дугаар. Тэгэхээр мэдээж ойлгомжтой энэ галзуу цувралыг Sky Media Go Plus-тай хамтран хүргэж байна. Бити тэгээ дахиад өглөө загнаад байгаарэ. Морон эн чин маш цөөхөн киног л хамтлагаа болгож ярьж өгч байгаа шүү дээ. Энд чинь амар бүгдийг хамтлагаагаар дутуу яриад байгаа шин ч та. Айгу олон бүтэн кино ярьж байгаа өстэй хөөшин чи хүний хөдөлмөр үнлээрээ хөөе. Манайхаа за айгу олон юм ярьчлаа уучлаа. За тэгээд саба дараагүй бол саба дараад дарцсан бол лайка дарахмарт өнөрэ галзуу серийн сувагт маань галзуу цувралууд ороод эхэлсэн байгаа шүү дээ. Саба дарж нэгдээрэ. За тэгээд энэ галзуу цувралын тайлбартаа хэдүүл орцгоё. За 2000 оны 7 сарын 29 Багангийн хүүхдүүд сургуулийнхаа гадаа агарын теннис тоглож байгаагаар кино эхэлнэ. Тэдний цагт нэг цохиур барьсан охин ганцаараа яахаа мэдэхгүй сууж байгаа харагдана. Охиныг Янжун гин. Даанч тэрнтэй тоглох хүүхэд байсангүй. Тэгсэн тэдний талбайн гадна нэг хүү ганцаарцсан байдалтай сууж байгаа харагдсан охинч явж очлоо. Охин тэрэнд цохиураа өгөх гэсэн ч хүү тоосонгүй яваад өгчээ. Тэр хүүг Пак Хионгин. Хичээл тарж хүүхдүүдийг эцэг их нь аваад явсны дараа нөгөө хүү охин хоёр хоёулахнаа эцэг ихийгээ хүлээгээд үлддэг. Тэгсэн нөгөө хүү охинд нэг туслах гэснээ гүгэд явчлаа. Тэгсэн сургуулийн талбайн хажууд нэг эмэгтэй хүмүүсийг явахыг хүлээж угаад охиныг аваад явчихна. Хүү тэр эмэгтэй царайг харж амжаагүйж хувцсыг нь тогтоож амждаг. Тэгсэн тэр орой Хион хүүг гэртээ хоолоо идэж сууж байтал зурагтаар нэг охиныг сургуулиас харж явах замд нь хулгайлж авч явсан тухай мэдээ гарсанд алгуулсан охин сургуулийн гадаа өөртөө 2 удаа таарсан охин мөн болохыг тэр таниад цочордлоо. Хүүг сургуультай иртэл бөөн сурвалжлагч ирчихсэн буужгинж байлаа. Тэгэд нэг эрэгтэйг хэрэгт сэжгэлж байгааг ойлгосон хүү өөрийнхөө харсан зүйлийг хэлэхээр цагдаагийн газарт очдог. Гэвч тэр хүүгийн өөрийнх нь амьдралд нэг үйл явдал хүчтэй драм үлдээснээс болоод алхам тутамдаа эргэлзэж сандарч байлаа. Тэгээд охиныг эмэгтэй хүн авч явсан гэдгийг Хион хүү цагдаа нарт хэлэх гэж оролдсон ч тэрний хэлсэн үгэнд хэн ч итгэсэнгүй. Харамсалтай нь удалгүй хөөрхий охины цогцсыг цагдаа нар оллоо. Охиныг барьцаалж мөнгө нэгсэн гэж үзэж байсан сэжигтэн охины гэр бүлээс 50 сая вон аваад цагдаа нарт баригдалгүй зогтсон учраас цагдаа нар хот даяар сэжигтний зурагт хуудсыг нааж ирэн сурвалжилсан ч олж чадсангүй. Удалгүй цагдаа нар энэ хэргийг мөрдөх мөрдлөгөө зогсоолоо. Тиймээс амиа алдсан охины хөөрхий ээж охиныг нь алсан хүнийг олж өгөхөд нь туслахыг хүссэн самбар бариад цагдаагийн газрын гадаа зогсох боллоо. Харин Хион хүү сургууль руугаа явах замдаа тэр ээжийн хажуугаар байнга явж таардаг байж. За тэгээд тэр цагаас хойш олон жил өнгөрсөн ч охины ээж тууштайгаар зогссоор байлаа. Энэ зур хүүч том болжээ. 2015 оны 7 сарын 29-ний өдөр охиныг хулгайлж аминд хүрсэн хэргийн хөн хэлэлцэх хугацаа дуусах байлаа. Киноны үйл явдал 2015 оны 7 сарын 27-ны өдрөөс үргэлжилдэг. Хэргийг хөн хэлэлцэх хугацаа дуусахад 3 хоног үлдэж. Цагдаагийн мөрдөгч болсон Пак Хион нэг сэтгүүлчтэй уулзаж оддын амьдралын скандалын талаар өөрийн олж мэдсэн зүйлээ ярьж өгч байлаа. Чухал мэдээлэл олж авч байгаадаа сэтгүүлч баяртай байна. Гэвч тэднийг ингэж ярилцаж байх үеэр мөрдөгч Чаа Соён ирээд цагдаагийн газар руу дагуулад авч явлаа. Тэрнийг олонний танил хүний гэрийн гадаа хогийг нь ухаж байсан хэрэгээр гомдол ирсний дагуу саадуулсан нь тэр. Хион өөрийгөө элдв жижиг сэжүүрүүдийг тайлах хоббито гэдгээ хэлж би тэр мэдээллээс сохор зоосч аваагүй. Итгэхгүй бол миний дансыг шалгаад үз. Гэсэн ч нөгөө хэдэн тэрэнд итгэж өгдөггүй. Яасан юм ярьдаг новш вэ? Энэ новшийг цагдаагийн нэр төрийг гутаасан гэж дээшээ мэдэгдүүл яасан бэ? Цагдаагийн нэр төрийг гутаасан гинэ. Харин юу цагдаагийн нэр төрийг гутааж байгааг би хэлэх үү? Та нарын энэ ажлын ширээ чинь буун хавтас тэргээ болчихсон. Ажлын ачаалал их байгаагаа илэрхийлж байгаа мó. Тэгээд л баахан хэрэгийнхээ дунд төөрөөд л над шиг хаа хамаагүй хүмүүсийг буруу зөрүү байцаагаад л та нар шиг хүмүүс л цагдаагийн нэр хүндийг гутааж байгаа юм. Гэхдээ таны ширээ ядчил цагдаагийн ширээ байна. Харин энэ нөхрийн ширээ бол борлуулагчийн ширээ шиг. Мөрдөгчийн гарын авлага номоор халахвч хийж угаад гольф, уулан давиралтын материал уншаал. Баахан менежерүүдийн нэрийн хуудас цуглуулсан. Намайг шалгуулах хүсэлт өгсөн одын менежерийн нэрийн хуудас энд байгаа нь тодорхой. Тэрнээс биш та нар шиг хүн амны хэрэгийнхэн юу гээл надтай зурлах вдэ. Энэ чин цагдаагийн нэр төрийг жинхнээсээ гутааж байгаа хэрэг биш үү? Ингэж хэлэхэд нь эрэгтэй цагдаа бандсан бол мөрдөгч Чаа Соён тэрний гэрхэ байдлыг бидүүхэндээ биширнэ.
Гэвч мөчөөгөө өгөлгүй тэрнийг яагаад олонний танил хүний хогийг ухаж байсныг нь байцааж эхэлнэ. Гэтэл энэ үеэр утас дугарч нөгөө од Хионы эсрэг өгсөн өргөдлөө буцааж угаагаа хэлсэнд Соёнч Хионыг тавьж явуулдаг. Тэрний гарч ирэхэд урт харанхуй коридор өгцөнд тэрний травманд хөдөлж битүүхэндээ айдас тавтлаа. Тэр мөчөд Хион олон жилийн өмнө тэнд ирээд цагдаа нарт гэрчийн мэдүүлэг өгөх гээд зогсож байснаа сандаг. За ингээд үйл явдал 2000 оны 8 сарын 3-ны өдрөлөө шилжлээ. Тэр орой Хион хүү цагдаагаас айгаад тэндээс зүгтэж гарахдаа цагдаад зориулж бичсэн загтлаа унгаачихч. Харин тэр загтлыг нь И.Ж. хаан гэгч мөрдөгч олж авсан байна. Мөрдөгч тухайн үедээ алга болсон Ёнжун охины хэргийг мөрдөж байж. Тэр алга болсон охины гэрийнхнээс мөнгө нэгсэн барьцаалагчийг барих гэж очсон ч барьцаалагчийг барьж чадаагүй байж. Гэхдээ тэдний олсон хурууны хэн охины гэр бүл рүү загтал бичсэн хурууны хээтэй адил угааг тогтоож улмаар 21 настай Хёнжун гэгч оюутныг сэжигтнэр тогтоосон байна. Сонирхолтой дандаа Хёнжуны баруун гарын эрхий хурууны л хээнүүд олдсон байж. Тиймээс уг хэргийг Хёнжун үйлдсэн гэдэгт И мөрдөгч битүүхэндээ эргэлзэж байлаа. Бас сэжигтэн Хёнжуны картаар дандаа эмэгтэй хүний эд зүйлс худалдаж авсан баримт байсан учраас мөрдөгч тэрний найз охиныг хайж олох хэрэгтэй гэж бодно. Гэвч удирдлага нь тэрнийг төдийлөн дэмжиж өгдөггүй. И мөрдөгч удирдлагатайгаа таагүй харилцаатай нь илэрхий. Энэ үед тэрний өрөөнд нэг эмэгтэй цагдаа орж ирсэн нь сэтгэлдээ бүсгүн байлаа. Гэтэл тэр нь Пак Хионыг өрөөндөө авчирч байцаасан мөрдөгч Ча Соён байдаг. Өөрөөр хэлбэл Соён мөрдөгч залуудаа И мөрдөгчд сэтгэлдээ байж. Тэд нэг хэлтэст хамт ажилладаг байсан ч тэр өдөр Ча Соёныг өөр хэлтэс рүү шилжүүлсэн байж. И мөрдөгч машиндаа суугаад Хион хүүгийн унгаасан загтлыг унштал тэнд нь барьцаалагч нь эрэгтэй хүн биш эмэгтэй хүн гэсэн бичиг байдаг. Гэсэн чи мөрдөгч үүнийг нэг их тоосонгүй яваад өгчээ. Тэгээд тэр ирчээрээ явж сэжигтний картаараа худалдан авалт хийсэн газруудыг нэг бүрчлэн шалгана. Хамгийн сүүлд тэр нэг сэтгцэн эмнэлгийн байранд очлоо. Тэрнийг очиход эмнэлгийн байр нь харанхуйж хаалга нь нээлттэй байна. Задагсан 2015 онд цагдаагийн газраас гарч ирсэн Хион машиныг нь таглаж зогссон хогны машиныг холдуулах гэж байдгаараа оролдоно. И мөрдөгч эмнэлгээр нэвт гарч арын талбайд гартал тэндхийн муу усны нүхэнд хүзүүгээрээ дүүжилж өгсөн нэг хүний цогцсыг олно. Тэгэд холбоогоо гаргаж яралтай тусламж хүсэж залглаа. Энэ үед 11 цаг 23 минут болж байлаа. Гэтэл ямар нэг учир битүүлэх шалтгаанаар тэрний холбоогоор хэлсэн үг нь 2015 онд хогны машиныг холдуулахаар жолооч руу залгаж байсан Хионд сонсогдлоо. Гайхсан тэр энэ холбоо хаанаас дуграад байгааг мэдэх гэж явсаар хогийн машин доторх шуудан дотроос ууданд хийсэн холбоог олдог. Баг мөрдөгчөө Сунгын сэтгцэн эмнэлгийн муу усны нүхнээс нэг дүүжилж өгсөн цогцос оллоо. Энэ хүн алга болсон Ким Ёнжун охины хэрэгт сэжиглэгдсэн Хёнжун мөн байна. Бас эрхий хурууг нь тасдчиж хэн нэгэн тэрний хөнөөгөө амиа хорлсон юм шиг болгосон бололтой. Та хэн бэ? Юу яриад байна? Сунгын сэтгцэн эмнэлэг гэж хаана үдг юм бэ? Чи өөрөө надад энэ талаар хэлсэн биз дээ. Дэслэгч. Яагаад намайг ийшээ эргэж эртгэлээгүй юм? Ингээд ер нь юу болоод байгаа? Тэгсэн ингэж асуухтаа зэрэгцээд хэн нэгэн мөрдөгчийн толгой руу цохиод ухаан алдууллаа. Тэгсэн Хион гайхаад хинтээ холбогдож байгаагаа асуусан ч хинч хариу өгсөнгүй. Гайхсан Хион машинаа унаад явах замдаа Ёнжун охины хөөрхий ээж тусламж хүссэн самбараа бариад зогсож угаатаа тарч сэтгэл нь өвддөг. Тэгээд ажилдаа ирээд нөгөө холбоогоо ажлынхаа хууччулд үзүүлсэн ч цаадуул нь хуучны тэр радио холбоог хараад гайхацгаана. Тэгээд Хион өөрийгөө хийм сонсчээ гэж бодлоо. Тэгсэн сонссон бүхэн нь хэтэрхий тодорхой байсан учраас Сунгил сэтгцэн эмнэлэг рүү явлаа. Очихт нь эмнэлгийн хашааг түгжиж хашааны оройг төмөр утсаар оросон байна. Ингээд тэр арайхийн хашааг давсанд эзгүүрж орхигдсон том барилга тэрнийг өгтлээ. Хион ч гарч хідэнгээ бариад харанхуй коридороор болгоомжтой нэвт гарч арын талбайд очтол тэнд нь үнэхээр нэг муу усны нүх байгаа харагдлаа. Тэгээд жоохон жирэхэд болгоомжтой нарахгүй очиод гарч хідэнгээ тусагдал тэнд нь юу ч байсангүй. За ингээд цагаа дэмий үржиглээ гэж бодсон Хион тэндээс явах гэтэл зэргэлдэх өөр нэг муу усны хоолой дотор ямар нэг зүйл дуурах шиг болно. Гайхсан тэрнийг очиод хартал тэнд нь үнэхээр хүний аргяс хөвтөж байхын тэр. Айсан Хионч тэндээс бушуухан явж цагдаа дуудлаа. Маргааш нь Ча Соён тэргүүтээ онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлцэнхэн хэргийн газарт ирж үзлэг хийцгэн. Ёнжун охины аминд хүрсэн хэргийн хөөнхөлөлцөх хугацаа дуусахад 2 хоног үлджээ. Ча мөрдөгч Хионыг гинэт цогцос олсонд гайхаж байлаа. Хариуд нь Хион тэрнээс цогцсыг 15 жилийн өмнө амиа алдсан Ким Ёнжун охины алалгад сэжиглэгдэжсэн Хёнжун гэгч мөн эсхийг нэгтэлж өгөхийг гойлаа. За тэгээ Ча мөрдөгч шүүх хэмлэгт хандаж энийг тодруулж эхэлсэн бол Хион ажлынхаа хамтрагчийн тусламжтайгаар И.Ж. хаан гэдэг мөрдөгч байдаг эсхийг судлуулна.
Тэгсэн үнэхээр тэр цогцос сэжигтэн Хёнжууны цогцос мөн байсан бол Хёоны хамтрагчийн холбогдсон Ижэ хаан гэдэг нэртэй 3 цагдаа гуруула Хёонтой ярьсан цагдаа биш байлаа. Энэ үеэр чаамурдагч ирж тэрнийг байцааж эхэлдэг. Чи юу нугаад байгаа юм? Хёнжууны цогцос гэж яаж мэдсэн? Үнэхээр мөн байна уу? Ястаа нэрэ. Би галзуурах нэ. Ким Ёнжун охины аллагын сэжигтэн Хёнжууны баруун гарын эрхийг хурууны хэл олдсон. Тэгэхэр жинхэнэ халуурчин Хёнжууныг алаад эрхийг хурууг нь тасдаж авсан болж таарлаа. Тэгвэл жинхэнэ халуурчин хэн байх вэ? Цогцсон энэ дугайг мэдэж байгаа хүн л тэрнийг алсан байгаас зайлахгүй. Чи ерөн цогцос тэнд дугайг яаж мэдсэн? Энэ үед гаднаас Ким Ёнжун охины хэргийг хариуцаж мөрдөж байсан ам мөрдөгч орж ирээд сэжигтэн Хёнжууны цогцос олдсон эсхийг лавлаад холбогдох бүх мэдээллийг өөрт нь өгөхийг шаардлаа. Тэгээд чамурдагчийг 29 цагийн дараа хөөн хилэлцэх хугацаанд дуусгах гэж байгаа хэргийг сүр бадруулалгүй орхихыг хадуу сануулдаг. Тэрний энэ байдал Хёонд сэжигтэй санагдлаа. За ингээд аргагүй байдалд орсон чамурдагч тэрэнд хавтастай материалаа өгнө. Харин хавтастай материалыг авсан ам мөрдөгч шууд цагдаагийн газрын даргын өрөөлөө очлоо. Тэгээд ийм мөрдөгчийн таамаг зөв байсныг дарагдаа хэлсэн ч энийг сонссон дарга нь баярлахын оронд харин ч ууралж тэрнийг загналаа. Чи мөн гөлөг надтай яаж ингэж ярьж чадчихв? Ижиханы хэрэг хэл болвол чи хариуцлагыг үрэх юм уу? Юусоо амархнаар нь амиа хорлолт гэд бүртгэж. Харин нөгөө талд том хэргийн мөрөөр орсон Хёон чаамурдагч дээр очиод хүүхэд байхдаа охиныг хулгайлсан хүнийг харж байсан. Тэр хүн эмэгтэй хүн байсан. Ингээд хийхэллээ. Чи энийг мэдчихсэн бол цагдаад хэлэхгүй яасан. Би хэлэхэр барахгүй хэд хэлсэн. Би цагдаагийн газарт хэдэн жилийн туршид очисоор л байсан. Тэр бүрт нэг л хариу хэлдэг. Мэдэж байна. Гэртээ харгаад л. Танай цагдаа нар ийм л байна. Гэхдээ би учрыг нь хожим ойлгосон. Ким Ёнжун охины хэргийг дахиж сөхвөл алдаа гаргаснаа цагдаа нар хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Тэгвэл цагдаагийн нэр хүнд шаварт хутгалдана штэ. Одоо таач бас бусдын адил тоохгүй царайлах гэж байна уу? Энэ үеэр цагдаагийн газрын дарга Ким гадагшаа гарч Ким Ёнжун охины ээжтэй уулзаж байна. Гэмт хэрэгтнийг олсон уу? Гэмт хэрэгтэн хамаа хорлсон учраас хариуцлага тооцох аргагүй болсон. Оройтож мэдэгдсэнд өр шогоорой. Энийг сонсон хөөрхийх гашуудан уйллаа. Харин нөгөө талд чаамурдагч гэмт хэрэгтнийг барихаар сэтгэл шулууджээ. Тиймээс Хёон тэрнтэй хамтрах санал тавьсан ч чаамурдагч татгалзлаа. Чаамурдагчийг цагдаагийн газраас гарахад сэтгүүлчид тэрнийг бүжиж авцгаана. Энийг харсан Хёоны шар хөдөлж сэтгүүлчдээр очиод мэддэг бүхнээ ярьлаа. Сэжигтэн амиа хорлоогүй. Тэрнийг халаад эрхийг хурууг нь тасалж авсан байсан. Ёнжун охин болон сэжигтэн асан Хёнжун хоёрыг алсан сэжигтэн 15 жилийн өмнө суны лэмлэгт ажиллаж байсан 165 см орчим өндөртэй совилогч эмэгтэй байх магадлалтай. Гэмт хэрэгтэй. Чи 15 жил нуугдаж чадсан байж болох ч би чамайг заавал барина. Бидэнд хөдөлшгүй баримт байгаа. Тэрнийг ингэж ярьж байтал чаамурдагчин багийнхан ирж суугдаад дотогч ирээд орууллаа. Тэрний яриаг цагдаагийн газрын дарга зурагтаар үзээд уурлаа. Бас нэг совилогч эмэгтэй энэ мэдээг сонсоод цочирдно. Энэ үеэр дэлбэртлээ уралсан хамурдагч ирээд Хёон руу дайрсан ч чаамурдагч тэрнийг өмөрдөг. Би тэрэнд ингэж хэлгээсэн. Би бүхнийг зааврын дагуу хийсэн. Жинхэнэ алуурчныг харсан гэрч байхад бид энэ хэргийг зүгээр орхиж болохгүй штэ. Энэ үед Хёон өөрийгөө гэрч гэдгийг хэлээд охиныг хулгайлсан эмэгтэй Хёнжунтэй холбоотой байсан ч Хёнжун хэргийг нь мэдэж цагдаад очиж хэрэгээ хүлээхийг шаардсан учраас тэрнийг алсан байх магадлалтай гэдгийг хэлнэ. За байж байгаа. Борон гэснэг реклам алгадах юм. Sky Media болон Go Plus Disneyland хүргэх кино урамшууллан эхний бэлгийн эзэн 1 сарын 23-нд тодоржээ. Дараагийн бэлэг Nintendo Switch 2 Marshall Major Wii-гийн эзэнг 2026 оны 3 сарын 20-нд тодруулах учраас та нар маань урамшуулалтан идэвхтэй оролцоорой. Супер бэлэг болох Шанхай Disneyland-д гэр бүлээр аялах эрхийг 26 оны 4 сарын 20-ны өдөр тодруулах юм байна. За тэгээд урамшуулалд яаж оролцох вэ гэхээр Sky Media Go Plus-аас хүссэн кино багцаа идэвхжүүлээд бас төлбөртэй кино үзэх бүрдээ эрх цуглуулж тэгээд цуглуулсан эрх чинь их байх тусмаа бэлгийн эзэн болох магадлал чинь өндөр байх учраас багц идэвхжүүлэх кино түрээслэх зааврууд болоод дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэгт оруулсан байгаа. За тэгээд Disneyland хүргэх кино урамшуулалтаа оролцоод олон галзуу бэлгүүдийн эзэн болоорой гэж. Алга. Disneyland хүргэх кино урамшуулалд нь яаж оролцох юм бэ? За ингэж байгаамаа. Sky Media болон Go Plus-аас хүссэн кино багцаа сонгож идэвхжүүлээд урамшууллын эрхтэй болно шүү дээ. Яаж ирэх юм бэ? Чи төлбөртэй кино их үздэг дээ. Тэгвэл үзсэн кино бүр чинь урамшууллын эрх болж нэмэгдэн гэд боддоо. Хөө, тийм үү. Тэгвэл энэ кино үз. Кино багцаа идэвхжүүлээд гэр бүлэрээ Disneyland-аар аялаарай. За тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе.
Гэхдээ тэр өөрөөсөө илүү хүчтэй эрэгтэй хүнийг яаж олох вэ? Тэр өөрийн сайн мэдих имлэг даваачсан. Тэгэд нойрсуулах тариа ашиглаж тэрнийг алаад эрхийг хурууг нь мэс заслын хутгаар тайрч авсан. Тэр хүн охиныг хулгайлахдаа уруулаа улаанаар бодож, улаан төвөл өмссөн ч хуруугаа улаанаар бодож чадаагүй. Ажлынхаа онцлогоос болоод хумсаа бодож чадаагүй. Совлогч хүн учраас мэс заслын хутаг сайн ашиглаж чадна. Чи ямар ч баримт нотлогоогүйгээр энэ муу залуугийн үгэнд итгээд байгаа мó? Шалгаад үзэхэд алдах юм байхгүй штэ. Тэр эмнэлэгт гадны хүн нэвтрэх боломжгүй учраас дотор нь ажилдаг байсан хүн байж таарна. Эмнэлгийн талын мэдлэгтэйч эмч хүн биш. Энэ бол Сүнил эмнэлэг хаагдахаас 5 жилийн өмнө ажиллаж байсан бүх хүмүүсийн жагсаалт. Тэр эмэгтэй одоо 35 гаруй настай болсон байх. Тэгэхээр 15 жилийн өмнө Сүнил эмнэлэгт ажиллаж байсан совлогч эмэгтэй гол сэжигтэн мөн. Гэвч ам мөрдөгч үлдсэн хугацаанд тэр бүхнийг шалгаж амжихгүй гэж зүтгэлээ. Хариуд нь Хион Сүнил эмнэлэгт ажиллаж байсан хүмүүс дотроос сэжигтэй санагдсан хүмүүсээ хэлчилж цагдаагийн газар руу залгана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлдэг. Дээрээс нь Хион зариуд хөдөлшгүй баримт байгаа гэж худлаа хэлсэн учраас сэжигтэн сандарч бүрч сэжигтэй үйлдэл хийх болно гэдэгт тэр итгэлтэй байлаа. Тэгсэн үнэхээр сэжигтэй совлогчийн талаар мэдээлэл өгөх гэсэн хүмүүс араасаа залглаа. За ингэ дараагүй байдалд орсон ам мөрдөгч, чаам мөрдөгчд хэргийг мөрдөх зөвшөөрөл өгч барьж чадахгүй бол хариуцлага бүгдийг нь үүрээрэй гэж хатуу сануулад нэг баг нэмж өгөөд явуулна. Тэдэнд 20 гаруйхан цагийн хугацаа үлдсэн учраас Хион чаам мөрдөгч хоёр хүмүүсээ тал тийш нь хуваарлж сэжигтэй хүмүүсийг шалгасан ч яг тохирох хүн олдохгүй л байлаа. Тэд Сүнил эмнэлэгт ажиллаж байсан 35 орчим настай 165 см орчим өндөртэй тансаг хэрэглээд дуртай шийдэмгий хурдан сэтгэдэг өөрийгөө аврахын тулд юу ч хийхээс буцахгүй бусдыг ерөөсө боддоггүй хүнийг хайцгаана. За ингэж хэргийг хүн хэлэлцэх хугацаа дуусахад 6 цаг үлдсэн ч цагдаа нар тохирох сэжигтнийг олоогүй л байна. Тэгсэн нэг хүн залгаад ажлынхын газрын нэг совлогч мэдээ үзээд сандарч гинэд утсаа салгаад алга болсон гэдгийг мэдэгдлээ. Цагдаа нар тэнд очиж үзээд хувцсны шүүгэнээс нь үнэтэй брендинг эд зүйлс хамгийн гол нь хэргийн хүн хэлэлцэх хугацаа дуусах өдрийг тэмдэглэсэн календар олжээ. Энийг мэдсэн Хион чаам мөрдөгч хоёр ч шууд тэр хүнийг хайх ажилдаа яаравчлан орцгоно. Гэтэл тэр нөхөр зээлийн картаараа бусаанд зочид буудал захиалсан болохыг олж мэдээд сандарлаа. Тиймээс ам мөрдөгч тэрнийг бариулахаар бусааны цагдаа руу залгаж яаралтай авчруулахаар нисдэг тэрэг захиална. Тэгээд хүн хэлэлцэх хугацаа дуусахад 1 цаг 30 минут дутуу байхад Хион чаам мөрдөгч хоёр ажил дээрээ яаран ирлээ. Чаам мөрдөгчд сэжигтнэр хэргийг нь хүлээлгэх ердөө цаг гарангийн хугацаа байлаа. Хэрвээ энэ хугацаанд сэжигтэн хэрэгээ хүлээхгүй бол хүн хэлэлцэх хугацаа дуусна. Ингээд чаам мөрдөгч тэрэнд хэргийг нь тулгаж байцаасан ч цаадах нь би хэрэг хийгээгүй. Хёнжун гэдэг хүнийг танихгүй. Би зугтаагаагүй. Ээлжнээсээ буугаад явж ирсэн. Ахлах юун совлогчд хэлсэн байсан гэж мэлзэн. Энэ үеэр Хион сэжигтний гутлын өнгийг асууж яваад сандарч байцаалтын өрөөлөв гүйж орж ирлээ. Энэ хүн биш байна. Хувцсны шүүгэнд аягийг тавьсан байдлаас харуул солгоо гардаг хүн байсан. Энэ хүн хэрэгтэн биш байна. Ингээд тэд хэсэг зөвлөлдсөний эцэст цагдаа руу дуудлага өгсөн юун совлогч хэрэгтэн болохыг ойлгоно. Энэ үеэр юун совлогч цагдаа нарыг маллаж чадсандаа сэтгэл хангалуун байдалтайгаар машиндаа суугаад уруулаа бодож байлаа. Учир нь тэр зариуд хэргийг хүн хэлэлцэх цаг дуусахыг төхөөлж угаад цагдаа руу залгасан байж. Тэгэд Хион тэрнийг олохоор яаран гарчгүй лээ. Учир нь тэдний сандарч үүмэлтгийг харах гээд ойрхон байж байх магадлалтай гэж бодож байлаа. Хүн хэлэлцэх хугацаа дуусахад 40 минут үлджээ. Тэгэд гүйж явсан Хион дээд давхрын нэг рестораны цонхон дээр зогсчихулсан юун совлогчийг хараад шууд тийшээ гүйлээ. Тэгэд хойноос нь гүйсээр холдож амжихаас нь өмнө гүйцэж очсон чаам мөрдөгч тэрнийг урдаас нь хашаад зогсоодог. Хүн хэлэлцэх хугацаа дуусахад 20 минут үлдсэн байлаа. Ингээд тэрнийг байцаалтын өрөөнд авчираад байцаасан ч тэр ерөөсөө дуугардгүй. Чаам мөрдөгч арга хэрглэж яагаад тэрнийг худлаа ярьж өөрийнхөө шүүгээг өөр хүнийх болгож харуулсан болохыг бас тэр шүүгээ өөрийнх нь мөн эсхийг асуусанд цаадах нь мөн гэж хариулна. Бидэнд хангалттай нотлох баримт өгсөнд баярлалаа. Бид шүүгэнээс ДНК-гийн дээж авч болох эд зүйл олсон. Одоо тэр дээжийг цогцос олдсон муу усны хоолойноос олсон ДНК-д тулгаж үзэхдээ та баригдана. ДНК-г юу хамгийн удаан хадгалдаг болохыг мэдэх үү? Нүдний шилний нугас. Харин тэндээс бид чиний цусны дээжийг олсон. Цусны ганц туслаас ДНК-г 100 жилийн дараач гаргаж ирж болно. Тэгсэн юун совлогч барьцаалдаж сандарч эхэллээ. Чи хонжууныг 15 жилийн өмнө алсан. Яагаад тэр вэ? 50 сая воны төлөө хүүхэд хулгайлж энийг нуух гэж хонжууныг алсан. Тийм үстэй. Энэ үед хэргийн хон хэлэлцэх хугацаа дуусахад 3 минут үлдсэн байлаа. Чи нэгч баримт олоогүй үстэй. Хэрвээ олсон бол намайг ингэж байцаагаад суухгүй байсан штэ. Намайг хэрэгээ хүлээнэ гэж бодсон уу?
Би хийгээгүй. Би сүнэл эмнэлэгт ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ би хүн алаагүй. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Хион нэг цаас барьж гүйж ороод ДНК-гийн хариу ирлээ. Шилэн дээрээс авсан дэж. Юун совлогчийн ДНК-да таарч байна. Чи яагаад гэмгүй охиныг алсан? Чи аль хэдийн барьцааны мөнгө авсан байж яах гэж алсан юм бэ? Гэж хашгирсанд цаадхан цаг дуусахтаа зэрэгцээд хэлнэ. Би хэнийг ч алаагүй. Мань совлогч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг сайн мэдэж байлаа. Тэгээд тэр би одоо явчих уу гэд гарч хохирогч ээжийн хажуугаар юу ч болоогүй юм шиг зөрөөд явлаа. Тэгсэн хугацаа дууссаны дараа лабораторийн хариу ирж үнэхээр 2 дээж таарч байгааг хэлдэг. Бас цогцсны халааснаас 2000 оны 7 сарын 30-ны өдрийн машины зогсоолын тасалбарыг олж сэргээсэн байна. Тэгсэн чам мөрдөгч нэгийг санаж тэрэн лөө очиод эрхийг нь уншиж өгөөд баривчлаа. Учир нь тэр тасалбар хохирогч Хянжууны амиа алдсан хугацааг илтгэж байлаа. Өөрөөр хэлбэл Янжун охины амиа алдсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч Хянжууны амиа алдсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахад 1 хоног дутуу болж таардаг. За ингээд тэр нэг Хянжууныг алсан хэрэгт буруутгаж баривчилдаг. Охиныг нь алсан алуурчин олдсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас тэрнийг охиныг нь алсан хэрэгт буруутгах боломжгүй болсныг сонссон хөөрхий ээж гашуудан хуйлсанд тэнд байсан цагдаа нар бүгдээрээ яахаа мэдхэ болцгооно. Маргааш нь Хион сурдаг байсан сургуулийнхаа гадаа очиж Ким Ёнжун охины дурсгалд зориулаад цэцэг үлдээгээд буцдаг. Энэ хэрэгээс болж хууль тогтоогчид эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж хүн амны хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 15 жил байсныг хугацаагүй болгож өөрчилдөг. Үүнтэй зэрэгцээд олон жилийн өмнө үлдэгдээд одоо хүртэл илрээгүй байгаа хэрэгүүдийг илрүүлэхэд зориулсан мөрдлөгийн тусгай тасхийг байгуулах шийдвэр гарлаа. Үүнээс болоод хуучны шийдэгдэлгүй хаагдсан хэрэгүүдэд дахин мөрдүүлэх хүсэлтэй хүмүүс цагдаагийн газрын гадаа жагсаж эхэлцгээв. Ингээд шинэхэн байгуулагдсан мөрдлөгийн тасагт чамурдөгчийн багт байсан мөрдөгч гэж шул баримт шинжилгээний тасгийн мөрдөгч Хёнгийн нарыг шилжүүлж ам мөрдөгчөөр удирдуулах болсон байлаа. Харин цагдаагийн газрын дарга Ким илрээг утсан хэрэгүүд бол цагдаагийн газрын хувьд ичхүр. Харин тэр хэрэгүүдийг дахиж нээхэн цагдаагийн газрын ичхүрийг улам бүр сануулсан хэрэг гэж үзэж байлаа. Тиймээс хүмүүсийн хил ам намжсны дараа энэ тасхийг татан буулгах учраас илүү дутуу үйлдэл хийхгүй мөрөөрөө байхыг ам мөрдөгчд хатуу анхааруулна. Дараа нь чам мөрдөгч шоронд байсан юун совлогч руу очиж 15 жилийн өмнө сургаггүй алга болсон ийм мөрдөгчийн зургийг харуулж өөртөө нь очиж уулзаж байсан эсхийг лавллаа. Та ч галзуу юм уу? Хэрвээ над дээр мөрдөгч ирсэн бол би баригдчихсан байдаг юм багц тээ. Ингээд тэр гараад явчлаа. За ингээд ажлын байрандаа эргэж ирсэн чам мөрдөгч олон жилийн өмнө цагдаагийн газрын сурталчилгаанд зориулж зураг авалтанд ийм мөрдөгчтэй хамт орж байснаа дурсан саналаа. Тэр үед чам мөрдөгч тухайн тасагт ажиллах болсон анхны эмэгтэй мөрдөгч болж байж. Харин нөгөө талд Хион хуучин амьдралдаа эргээд орсон байлаа. Тэгсэн яг орон 11 цаг 23 минутад нөгөө радио холбоо дахиад дугарч эхэллээ. Ийм мөрдөгч үү? Таны тусламжтайгаар би хэргийг илрүүлж чадсан шүү. Тэнд цогцос байгааг та яаж мэдсэн бэ? Та ингэхэд аль тасаг юм? Таныг би ерөөсөө олохгүй маа. Та намайг яаж олсон юм? Дэслэгч Пак. Энэ миний сүүлийн холбоо юм шиг байна. Гэхдээ энэ бол төгсгөл биш ээ. Мессеж дахиад эхэлнэ. Тэр үед намайг ятгаарай. 1989 он шүү. Чи өнгөрснийг өөрчилж чадна. Битгий бууж өгөөрэй. Юу гэсэн үг вэ? Би ерөөсөө ойлгосонгүй. Ийм мөрдөгчөө. Энэ үеэр буундуугараад ийм мөрдөгчийн холбоо тасарлаа. Маргааш нь шинэхэн байгуулагдсан илрээгүй удсан хэргийг илрүүлэх тасхинхан өөрсдийн ажлын шинэ өрөөлөө нүүж ирцгэн. Урд нь байгаагүй шинэ нэгж учраас бусад нэгжийнхэн тэднийг давхархангүй хүлээн авч байсанд мөрдөгч гэж шул игдүүцэнгүй байлаа. Удалгүй ан ахлах мөрдөгч ирээд тэдэнд өмнөд Гёнги аймгийн цаврал алуурчны хэргийг илрүүлэх даалгавар өгнө. 1987 оны 12 сарын 3-ны өдөр нэг залуу эмэгтэй харанхуй болсон хойно автобусаар явж байгаад замын хажууд бууж харанхуйд зам дагаж явж байгаад алуурчинд баригдаж амиа алджээ. Тэрнээс хойш 3 жилийн хугацаанд өөр 10 гаруй бүсгүй түүнтэй адил байдлаар амиа алдсан байж алуурчин хохирогч эмэгтэйчүүдийг боож алаад гар хөлийг нь хүлээд орхидог байж. Уг хэргийг мөрдөхөд 1000 гаруй цагдаа оролцсон ч алуурчныг олж чадаагүй байна. Ам мөрдөгч даргийнхаа тушаалын дагуу тэднийг илүү дутуу үйлдэл хийлгэхгүй тулд зариуд илрэх аргагүй хэрэг даалгасан нь тэр байж. Энийг сонсон тэдний царай барайсан бол бусад нэгжийнхэн тэднийг шоолон жуумалццгаана. Энэ үеэр тэдний нэгжид шилжиж ирсэн Хион өрөөнд орж ирнэ. Та бидэнд ийм хэрэг өгч явахаар биднийг зүгээр амраачхаж 26 жил илрээгүй хэрэг. Нэг жолигтой эд мөрийн баримт. Гэхдээ ядаж ганц зурагч байхгүй. Боломжгүй штэ. Гэхдээ оролдоод үзсэн нь дээр баха. Энэ бол бидний авч байгаа анхны хэрэг. Тийм учраас ийм том хэрэг байх тусмаа
бидэнд ашигтай. Тийм биз дээ. Гэвч чам мөрдөгч болон тэрний багийнхан ямар ч туршлагагүй шинэхэн цагтаа Хионтой хамтран ажиллахаас татгалздаг. Шинэ хуучны надад хамаагүй. Хамтрахыг хүсэхгүй бол болж болно. Орон даяараа та нарыг харж байна. Ажиллахыг хүсэхгүй бол цагдаагийн тэмдэгэ хураалгаад зайлж болно шүү. Гэвч чам мөрдөгчийн багийнхан Хионыг дэслэгч цолтой болохыг мэдээд арай намжлаа. Хион ч мөчөг өгсөнгүй. Энэ хэргийг цагдаа нар муу мөрдсөн гэдгийг орон даяараа мэддэг. Та нар хэргийг хальт мөрдсөн болоод л хайчдаг. Тэгсэн хэрнээ завгүй ажилласнаа гайхаад л. Чи хэлэх үгээ бодож яраарай. Энэ хэрэгээс болж олон хүн амнасаа хүртэл эрсдэлд оруулж байсан юм шүү. Юу ч мэдэхгүйж хамтрагчтай өмөрөөд байна уу? Чи над хамаа мэдэрээ адилхан цагдаа байж. Би тантай адилхан биш. Би шинэ харин та хуучин. Би та нарын үеийнхнийг ярьж байна. Тэгсэн гэж бол ууралсандаа Хионтой барьцалдаж аваад бусад нэгжийнхний илэг дог болцгоно. Тэр өдөр Хион хэргийн хавтаст хэргийг орой болтол шүүсэн ч хэрэг болчхоор нэгч баримт байсангүй. Тэгэд тэр өөртөө холбоо барьсан ИЖ хаан гэгч мөрдөгчийг олохоор цагдаагийн архивыг шүүж 15 хүний тодорхойлолт гаргаж ирдэг. Тэдний 9-50-аас доош насных байлаа. Тэднээс одоо ажиллаж байгаа 3 хүнийг хасвал 6 хүн үлддэг. Тэгээд цагдаад ажиллахаа болсон 6 хүний 3-тай нь уулзахад хинэнч Ёнжун охины хэргийг мэдэхгүй байж харин үлдсэн 3-ыг нь Хион олж чадахгүй байлаа. Энэ үеэр чам мөрдөгч сургаггүй алга болсон ийм мөрдөгчийн аав дээр очиж цагаа засуулж байна. Сонирхолтой нь ийм мөрдөгчийн ажилласан хамгийн анхны хэрэг нь өмнөд Гёнгийн аймагт болсон цоврал аллагын хэрэг байж. Тэгсэн энэ үеэр оройн 11 цаг 23 минут болж Хионы холбоо дахиад дагуулж эхэллээ. ИЖ хаан мөрдөгч үү? Та сонсч байна уу? Цагдаагийн ажилтдаг ИЖ хаан байна. Хэн бэ? Мөрдөгч ИЖ хаан биш үү? Би дэслэгч Пак байна. Би Ёнсон салбарын цагдаа ИЖ хаан байна. Би саяхан шинээр хэлсэн болохоор сайн мэдэхгүй байна. Та төв дээр байгаа мөрдөгч үү? Би одоо усан ууланд халгуулсан ИГС-ыг хайж байна. Гэхдээ тэрнийг өмнөд Гёнгийн аймгийн цоврал алуурчны 7 дахь хохирогчийг хайж байгааг ойлгосон Хион. Тэрэнд 7 дахь цогцыг хаанаас олсныг хэлж өгсөнд цагдаа нар яг тэр газраас цогцыг олж таардаг. Үүнд нь шинэхэн цагдаа ИЖ хаан гайхлаа. Харин нөгөө талд Хион ч оройны 11 цаг 23 минутад холбоо үүсээд байгааг гадарлана. Маргааш нь тасгийнхныгаа ирэхэд Хион дааж авсан хэрэгтэйгээ холбоотой баахан баримтыг самбар дээр бичээд зогсож байлаа. Удалгүй чам мөрдөгч ирээд тэр хэргийг өмнө нь мөрдөж байсан бүх мөрдөгчдтэй уулзаж мэдэх шаардлагатай бүхнийг мэдэж авахыг багийнхандаа тушаана. Тэгэд Хионд 8 болон 9 дахь хохирогчдын хэргийн газрын үзэлгийн зургийг өгсөнд мань хүн тэр зургуудыг анхааралтай ажигладаг. 1989 оны 11 сарын 5-ны өдөр нэг эмэгтэй төмөр замын хажууг дагаж алхсаар орой болоход эзгүй гудамжинд ирлээ. Тэрнийг энэ бүх замын туршид нэг залуу нууцаар дагсаар байлаа. Аз болоход тэр залуу тэрнийг барьж авахаас өмнө амжаад гэрээс нь хүн гараад ирсэнд нөгөө залуу бандсандаа буцаад гүйчихнэ. Тэгсэн тэр залуу нь ийм мөрдөгч байж таардаг. Тэгээд саяхан холбоо барьсан үл таних хүн өөрт нь 8 дахь аллага хямпун буудлын хорилцоо болсон гэж хэлснийг сандаг. Энэ үеэр мөрдөгчд гэрч нараас мэдүүлэг авах гэж байдгаараа хичээсэн ч юу ч олж мэдэж чадахгүй сууж байлаа. ИЖ хаан төв дээрээ ирээд Пак Хион гэж мөрдөгч байдаг эсхийг лавлсанд цаадуул нь уурлаад тэрнийг ажилд битгий саадвал гэд хөөгд гаргана. Гайхсан ИЖ хаан 8 дахь аллага болсон тэр газрыг шалгаж яваад үнэхээр эмэгтэй хүний цогцос оллоо. Гэтэл гинэт эмэгтэй нүдэ нэг шиг болсонд энэ үеэр ирээд үед хэргийн зургийг үзэж байсан Хионы гар дээрх зураг өөрчлөгдөж амиа алдсан тухай тэмдэглэл нь халдлагад өртсөн болж хувирлаа. Энийг харсан Хион гайхаж цочирдсноор киноны 2 дугаар анги конец фильм. За энэ түрээд энэ галзуу цувралын амталгаа тайлбар маань дуусч байна. Блогийнхэн та нартай ярьж өгсөн амталгаа маань таалагдсан бол та нар маань яахаа мэдж байгаа ойлгомжтой. Sky Media Go Plus руу ороод үзчих юм шүү дээ. Галзуу easy байгааз тээ. Тэгээд дахиад хэлье. Амталгаа дугаар шүү манайхаа нэхэд байв. Хариулт нь Sky Media Go Plus л байгаа шүү дээ. Кино багцаа идэвхжүүлээд гэр бүлэрээ Disneyland-аар аялаарай. Та нарыг ойлгосон гэж найдаа. За тэгээд та нар маань сабадраагүй бол саба, даарцсан бол лайкад орохтол тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.